Сайн байцгаана уу? Сүүлийн үед олонний анхаарлыг татаад байгаа Эверест уулдах үхлийн бүс гэж чухам юу болох? Эверест ууланд нас барсан тэдгээр олон хүмүүс дундаас хамгийн алдарцуутай болсон хэд хэдэн зохицснуудын талаарх бичлэгээнүүдээ өргөж байна. Энэхүү ярианд орохоос өмнө юуны түрүүнд та бүхэндээ Эверест уулын тухай товчхон мэдээлэл хүргэе. Эверест уул нь манай дэлхийн далайн түвшнээс дээш хамгийн өндөр уул ба далайн түвшнөөс 8848 м өндөртэй. Харин уулын билээс нь оргил хүртэл нэмжиж үзвэл 5380 м өндөр байдаг байна. Хүмүүс Эверестийг хамгийн өндөр уул гэж боддогч яг уулын билээсээ оргил хүртэл нэмжиж үзвэл хамгийн өндөр уул бол Хавайд байрлах Мауна Кеа гэх унтарсан галт уул байдаг бөгөөд 10,200 м өндөртэй. Эверест уулын тухайд 2024 оны 1-р сарын байдлаар нийт 6664 хүн авирсан гэх тоон судалгаа байдаг. Тэгвэл хамгийн анх хэн гэдэг хүн Эверестийн оргилд гарч чадсан юм болоо? Анхны Эверестийн оргилд амжилттай мөрөө үлдээсэн хүн бол 1953 онд авирсан Нью Зеландын уулчин Эдмунд Хиллари гэх хүн байдаг бол манай Монгол улсаас хамгийн анх авирсан уулчин бол 2005 онд авирсан уулчин Өсөх Баяр юм. Түүнээс хойш 2024 оны 5 дугаар сарын байдлаар нийт 11 монгол хүн амжилттайгаар Эверестийн оргилд хүрч чадсан байдаг. Эверест ууланд амжилттай авирснаас гадна мөн харамсалтайгаар амиа олсон хүмүүсийн тоож цөөнгүй. 1921 оноос 2024 оны 5 дугаар сарын байдлаар Эверест ууланд амиа олсон нийт 341 тохиолдол бүртгэгджээ. 1922 онд Британийн 7 уулчдын бүрэлдэхүүнтэй баг Эверестүүд авирах замдаа цасан нуурангад дарагдан нас барснаар Эверест уулдах хамгийн анхны хөл бичигдсэн байдаг. Уулчдын томоохон зорилго болох Эверест ууланд жилд дунджаар 6 уулчин нас урдаг гэх судалгаа байдаг ба энэ жилийн тухайд ихэд л 8 хүн харамсалтайгаар аль хэдийнэ нас уржээ. 1921 оноос хойш нас баралт бүртгэдэггүй цорын ганц жил байдаг. Ковидоос шалтгаалan 2020 онд Эверест уул руу хүн авирахыг хорьсон нь нас баралт бүртгэдэггүй цорын ганц жил нь болж үлджээ. Өнөөдөр өдөр Эверест ууланд доош болголгүй орхисон 200 гаруй цогц ууландаа нойрсож байгаа гэвэл тайтхүү. Эдгээр мөнх нойрсон хүмүүсээс хичнээн уулчдын төдийгүй дэлхийд алдартай болсон хэд хэдэн хүний цогцс байдаг байна. Үүнээс жишээ дурдцгаая. Эверест ууланд орчих хамгийн алдартай цогцсын нэг болох Ногоон гуталт гэх нэрээр танигдсан 1996 онд Эверестийн оргилд амжилттайгаар гарч чадсан ч буух замдаа харамсалтайгаар нас барсан энэгтгэг уулчин болох Цэвэн Полжерийн цогцс юм. Түүний бие 8500 м өндөрт байрлах жижиг агуун дор өөрт нойрсон бөгөөд тодоос тод харагдах ногоон гутал нь хажуугаар өнгөрөх хүн бүрийн анхаарлыг татдаг аж. Эверестийн оргилд өөд авирч буй уулчдын 80% нь энэхүү жижиг агуун хажууд амардаг ба 2014 онд түүний цогцыг гэр бүлийг нь хүндэтгэх уулчдын замд ил харагдахыг нь болиулах үүднээс хүний нүднээс далд газар аваачин холдуулжээ. Дараагийн алдартай цогцс бол унтаж буй гоо үзэсгэлэн гэх нэрээр алдаршсан 1998 онд нэмэлт хүчил төрөгчгүйгээр Эверестийн оргилд авирсан анхны Америк эмэгтэй болох Фрэнсис Арсентивийн бие юм. Тэрээр өөрийн Орос нөхөр болох Сергеийн хамт амжилттайгаар Эверестийн оргилд гарч чадсан ч буух замдаа харанхуй нөмөрсөн болон цаг агарын таагүй нөхцөл байдлаас хамаарч бие биенээсээ төрсөн байна. Түүнийг 8500 м өндөрт хагас ухаантай олсгүй өөрөөрөө хөдлөх чадваргүй болсон багт нь хажуугаар өнгөрч буй Узбекистан уулчдын баг анхааран буулгах гэж оролцсон ч түүнийг доош буулган гэдэг нь өөрөө тухайн уулчдын хувьд амь сорьсон зүйл байсан учраас буулгаж чадалгүй орхисон. Түүний нөхөр тухайн өдрийн орой нэмэлт хүчил төрөгч тусламжийн хайрцаг барин дахин уулын өд эхнэрийнхэн төлөө авирсан ч эргэж ирээгүй ба харамсалтайгаар цогцыг нь жилийн дараа олжээ. Узбекистан уулчид эмэгтэйг авирч чадаагүй орхисны маргааш өдөр нь Африкийн 2 уулчин тухайн эмэгтэй уулчныг өчигдөр яг байсан газар амьд твтэж байхыг нь харжээ. Гэвч уулчин эмэгтэй биеэ даан хөдлөх чадваргүй, дээрээс нь цаг агарын таагүй нөхцөл байдлаас хамаарна түүнд бас л тусалж чадаагүй байна. 2 ч удаа түүнийг аварч чадалгүй орхиж явах тэрээр намайг битгий орхиож яагаад надад ингэж хандж байгаа юм бэ хэмээн хэлэн хоцорсон гэдэг. Тусламж авч чадалгүй хүлээн хөвтөх эмэгтэйд ямар хэцүү байсныг хэн ч ойлгож чадахгүй үзээ. Түүний цогцыг харуул арьсан цасан цагаан мөн дээшээ харан амар тайван нойрч буй мэт харагддаг тул унтаж буй гоо цөслөн хэмээн нэрлсэн байдаг.
9 жилийн дараа буюу 2007 онд түүний цогцыг Америкийн далбайгаар орон хүний нүднээс дал тавьжээ. Мөн Эверест ууланд маш олон жилийн турш хайсны эцэст болсон нэгэн алдартай хүний цогц байдаг. Энэ бол дэлхийн хамгийн алдартай уулчдын нэг болох Жорж Маллори 1924 онд Эверест ууланд авирахдаа нас барсан ба түүнийг оргилд нь гарч чадсан эсэхийг одоо хүртэл хэн ч мэдэхгүй юм. Хэрвээ оргилд нь гарч чадсан бол тэрээр хамгийн анхны Эверестийн оргилд хүрч чадсан болох гэж. Түүний биеийг олон жил турш хайсны эцэст бүхэл бүтэн 75 жилийн дараа буюу 1999 онд анхолжээ. Дараагийн ярих хамгийн алдартай зохицнуудын нэг бол Эверестийн уулнаас барсан хамгийн анхны эмэгтэй юм. 1979 онд Германы уулчин Хенри Шмадц Эверестийн уул руу амжилттай авирсан ч буух замдаа хэд ядарсны улмаас Эверестийн хамгийн аюултай бүс болох дээд зоонд хоноглохоор шийдэж. Гэвч тэрхүү шөнө хүчтэй цасан шуурга болсны улмаас 8290 м-ийн өндрөөс доош буй явахдаа өөр хүчин дээрээ сум амран дахин босоогүй юм гэдэг. Түүний хэлсэн хамгийн сүүлийн үгс нь ус. Түүний зогцсон нүдэн нээлттэй чихтэй урт үсэн салхинд хийсэн чихтэй болжээ. 5 жилийн дараа түүний биеийг буулгахаар 2 шерпа нар авирсан боловч харамсалтайгаар олсондоо орооцолтон нас орсон байдаг. Тэгвэл Эверест ууланд авирахад яг хэдэн хоног зарцуулагдсан болоо? Та мэдэх үү? 14 эсвэл 1 сар уу? Хариулт нь үгүй. Дунджаар 47-оос 65 өдөр зарцуулагддаг байна. Яагаад уулын билээс оргил хүртлээ 5300 м ууланд ингэж удаан авирдаг юм болоо гэж та гайх байх. Энэ бүхний хариулт хүчил төрөгчтэй шууд л холбогдно. Хүний биеийн амьдрах, амьсгалах хамгийн таатай газар зүүн өндөрлөг бол далайн түвшин юм. Дашрамт хэлэхэд манай Монгол улс далайн түвшнөөс дээш 1500 м өндөр товшдог. Далайн түвшнөөс дээшлэх тусам хүчил төрөгчийн хэмжээ буурдаг ба 2100 м-ийн өндрөөс эхлэн агаар дахь хүчил төрөгчийн хэмжээ огцон буурч эхэлдэг байна. 5000 м-ийн өндөрт гэхэд л хүчил төрөгчийн хэмжээ 55% хүртлээр багасдаг гэж. Тэгвэл далайн түвшнөөс дээш 8800 м-д байрлах Эверестийн оргилд хэр хүчил төрөгч байгааг та одоо гадарлах үзье. Тиймээс Эверестийн оргилууд экстрим авиралт хийх гэж буй уулчид буурч буй хүчил төрөгчийн хэмжээнд аажмаар биеэ тасахын тулд ийхүү маш удаан авирдаг байна. Эверест уулд дах хүчил төрөгчийн хэмжээг судалж үзсэн судалгаануудын нэгэн жишээ бол 2007 онд Жереми Винзер гэх юмч Эверест уулын хамгийн аюултай бүс гэгдэх үхлийн бүст гарахдаа хамт авирч буй багийн 4 уулчнаас цусны дээж авч үзэхэд ердийн хэмжээнээс 4 дахин бага хүчил төрөгчөөр амьсгалж байгаа гаргасан байна. Яг тухайн үхлийн бүст амьсгалах нь яг ямар байд юм болоо гэдгийг тань жишээ болгон дурдж хэлье. Та Google-ийн зам дээр зогсолтгүй хурдтай гөх. Эсвэл жижигхэн сургуулийн нөхөр амьсгалахтай адил тийм л хэцүү зүйл таны биед мэдрэгдэх юм. Everest Rainbow Valley монголоор бол Эверестийн солонгон хөндий. Солон гэх үгийг сонсоход үдийд л таны толгойд гэгээлэг юм орж иж магадгүй. Зайнаас харахад яг л солон мэт өнгийн гэгээлэг өнгөнүүд Эверестийн уул дээр харагдагч энэ бол Эверестэд үрд нойрсон хэвтээ өнгийн хувцс өмссөн хүмүүсийн цогц юм. Үүнийг өөрөөр дээд зам буюу үхлийн бүс гэж нэрлэнэ. Үхлийн бүс нь Эверестийн 8000 м-ийн өндрөөс эхлэх ба энэ үед биеийн амин чухал хэрэгцээ болох хүчил төрөгчийн хэмжээ маш их багасдаг байна. Хүний бие 2500 м-ийн өндрөөс эхлэн хүчил төрөгчийн дутагдалд орж эхэлдэг гэж бодохоор үүнээс бараг 4 дахин өндөрт хүн амьсгална гэдэг өөрөө асар их эрсдэлтэй юм. Бидний биеийн эдес бүхэн хүчил төрөгчөөр амьсгалдаг атал хүчил төрөгчийн хэмжээ огцон багасвал юу болох вэ? Гарч болох эрсдлүүдээс та бүхэндээ ч ихсэн хэлье. Тархины усжилт. Энэ нь дотор мухаарах, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Бүр цаашлал шийдвэр гаргах, эрх зүйн бодох процесс хүртэл хүндрэл учруулдаг. Тиймээс үхлийн бүст явж буй хүмүүс юмаа мартах зэрэг үзэгдэл нь маш их тохиолдог. Зарим хүмүүс оюун санаагаа алдан хувцас хүртэл тайлж эхэлдэг байна. Дараагийн учирч болох эрсдэл бол уушигны усжилт. Энэ нь бий болсноор хүний амьсгаа богдох, давчдах, цагаан хөөсрөх шингэнэр ханиалах зэрэг шинж тэмдэг мэдрэгдэнэ. 8000 м-ийн өндөрт хүний бие нэг ёсныг өгчөж эхэлдэг тул хүн зөвхөн цагтай л уралддаг байна. Мөн энэхүү 8000 м өндөрлөгт цусан дах хүчил төрөгчийн хэмжээ багаснаар хоол боловсруулах үйл ажиллагаа явуулах
бараг л боломжгүй болдог тул бүгэлж цаашлал зүрхний шигдээс болох маш өндөр эрсдэлтэй. Мөн түүчлэн нарны хит ягаан тоёо өндөр тусах учраас цас мөсөн дойж буй нарны тусгал хүний харааг маш ихээр гэмтээдэг байна. Тэгвэл энэхүү Эверестийн үхлийн бүсэд хүн хэр удаан байж чадах вэ? Хүн бүрийн үхлийн бүсэд байж чадах хугацаа хүний биеийн онцлог, туршлага зэрэгээс шалтгаалж өөр өөр байдаг. Тиймээс жуулчид Эверест болон авирахаас өмнө хүчил төрөгчийн хэмжээгээ багасгаж үзэн бэлтгэл хүртэл хийдэг юм. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар бол үхлийн бүсэд 16-аас 20 цаг хэтрүүлэхгүй байхыг зөвлөдөг. Сонирхолтой мэдээлэл дурдвал нэмэлт хүчил төрөгч хэрэглэлгүйгээр хамгийн удаан үхлийн бүсэд байж чадсан хүн бол Бабушире Шерпа 21 цаг байсан бол нэмэлт хүчил төрөгчийн тусламжтайгаар хамгийн удаан байсан хүн бол Пемба Гялжийн 90 цаг байжээ. Нэмэлт хүчил төрөгчтэй үхлийн бүсэд байснаар биеэ хөдөлгөх хүч, шийдвэр гаргал зэрэг олон хүчил төрөгчийн дутагдлаас гарч болох аюулаас сэргийлдэг тул их хүмүүс нэмэлт хүчил төрөгчтэй Эверестүүд авирдаг юм. Та бүхэн түрүүн хэлсэнчлэн Эверестийн өргөлд 200 гаруй зохицос хэвтэж байгаа. Яагаад өдийг хүртэл үхлийн бүсэд хэвтэх энэ олон зохицос уулан дээрээ байгаа юм бол? Яагаад нас барсан хүмүүсийн зохицыг буулгаж болтгүй юм болоо? Эдгээр асуулт танд төрж магадгүй. Нас барсан хүмүүсийн биеийг буулгана гэдэг өөрөө маш өндөр зардалтай төдийгүй тийм ч хэлбэр хийж ажил биш юм. Кемп 2 буюу 6400 м-ээс дээш нисдэг тэрэг газардах боломжгүй тул үүнээс дээш хүн заавал арьж байж л буулгах шаардлагатай. Нэг бүс нилээд хэдэн хүний бүрэлдэхүүнтэй мэрэгжлийн баг зохицыг буулгадаг тул тухайн зохицос ямархуу байдалтай хаана байгаа зэрэгээс шалтгаалж $70,000 буулгах үн өртөг нь эхэлдэг байна. Жирийн хүн битгийл мэрэгжлийн уулчдын хувьд өөрийгөө ялан дэлэн Эверестэд арайхийн авирдаг байхад өрөөлийн биеийг буулгаж ирэх гэдэг нь өөрөө асар их амьсарсан ажил байх нь маргаангүй биз. Жишээ дуртахад л түрүүн жишээ болгон ирсэн алдартай зохицын нэг болох Хенри Шмазийн биеийг буулгаж байхдаа Непалийн 2 уулчид олсондоо тэгэлдэн нас барсан байдаг. Мөн өөрөөр нас барсан уулчдын зохицыг буулгадаггүй шалтгаан нь тухайн хүнийг нойрсох ёстой газраа нойрсог хэмээн үлдээдэг байна. Бичлэгийн төгсгөл нэмэлтээр нэгэн сонирхолтой факт хэлвэл олон уулчдын тэсвэр хатуужлыг сэрсэн алтан амийг нь авсан энэхүү Эверест бол тектоник хөдөлгөөнөөс үүдэн жил бүр ойролцоогоор 4 мм-ээр дээшлэг байна. Эверестийн талаар бэлтгэсэн энэхүү мэдээлэл танд таалагдсан гэж найдаж байна. Цаашдаа сонирхолтой бичлэг хийх тул бичлэгийг минь нэвжин subscribe хийж лайка дараарай. Баярлалаа.